Ороймын хүрэг үзэгчтэй бизнес мэдээлэл хөтөлбөрийн мэгмар гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа нь болно. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид үнэлгээ гард авлаа. Аймгийн сонгуулийн хороо давтсаар дахь шатны шүүхэд нэг хэмжил гаргажээ. 10,000 алхам автомашингийн өдрөөр хэмжээ маргааш олно. Автомашингийн өдрийн хүрээнд авто замыг хэсэгчлэн хаана. Нарны харшил идэрдэггүй эмчлэгдэг өвч юм а. Хойдын түүх шинжилгээ ухааны судалгааны эргэлтэнд орлоо. Хаанбагны нэрмжит шинэ оюутны тэтгэлгийг 3 сурагч авах шаардлага хангажээ. Эдгээр лумсд мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа нь болно. Мэдээлж байна. Сонгуулийн тухай хуулийн заасны дагуу сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэн сонгуул болохоос 22 хоногийн өмнө нэр дэвшигчдийн үнэлгээг олох ёстой байдаг. Тэгвэл энэ хуулийн хүрээнд өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн үнэлгээг гардуулаа өглөө. Сонгуулийн тухай хуулийн 128-9 заасны дагуу сонгуулийн төв байгууллага болон хороо нь нам эвслээс нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бие даан нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор бүртгэх хэсэг асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах ёстой. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй нэр дэвшигч тус бүрд нэр дэвшигчийн үнэлгээг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгох хуулийн дагуу өнөөдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид үнэлгээ гард авлаа. Манай аймгийн хувьд Монгол Ардын намаас ардчилсан намаас 41, бие даан нэр дэвшигч 2 хүн үнэлгээ гардан авахаас 81 хүн үнэлгээ гардан авсан бөгөөд аймгийн сонгуулийн хороо нь ардчилсан намаас 27 дугаар тойрогт нэр дэвшигч Насан Баяр болон Монгол Ардын намаас 25 дугаар тойрогт нэр дэвшигч Баатар Сантай холбоотой мэдээлэл цаг тулгаж ирсэн учраас үнэлгээг нь гардуулахаас төр төтгөлжлээ. Аймгийн сонгуулийн хороо 3 хоногийн дотор хянаж шийдвэрээ гаргах юм байна. За сонгуулийн хуулийн 128 дахь зүйлийн 9 заалтыг үндэслэн санал авах өдрөөс 22 хоногийн өмнө юу 6 дугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчдийн үнэлгээг гардуулах ёстой юм. Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа. Тэгэхээр өнөөдөр нийт 83 нэр дэвшигч үнэлгээ гардан авах ёстой. Монгол Ардын намаас 40, Ардсан намаас 41, бие даагч 2 хүн нийт 83 хүн нэр дэвшиж байгаа. Нэр дэвшигчдийн үнэлгээг энэ гардуулах хүртэлх энэ хугацаанд бол бас 2 нэр дэвшигчийн талаар мэдээлэл ирсэн байж байгаа. Монгол Ардын намаас нэр дэвшигч Баатар сан 25 дугаар тойрог, 27 дугаар тойрог дээр Монгол Ардсан намаас нэр дэвшигч Насан Баяр нарын талаар мэдээлэл ирсэн. За энэ мэдээлэл бас нэр дэвшигч цаг хугацаатай давхцаж шахуу ирсэн учраас бид нэр энэ нэр дэвшигчийн талаар мэдээллийг тухайн хууль цагдаагийн байгууллагаас шалгуулах, дээр нь холбогдох байгууллагаас шалгаж тогтоох зэрэг ийм ажиллагааг сонгуулийн хороо зохион байгуулж байна. Тийм учраас өнөөдөр сонгуулийн хороо хуралдаж энэ дээр хоёр нэр дэвшигчийн үнэлгээг гардуулахаас төр татгалцсан байж байгаа. 3 хоногийн хугацаанд бид нэр энэ материалтай танилцаж, нэгтэлж, шалгаж үзээд сонгуулийн хороо хуралдаж нэр дэвшигчийн үнэлгээг гардуулах эсэлтээр нэр дэвшүүлэх эсэлтээр шийдвэрээ гаргаж эргэж мэдээлнэ. Хуулийн хүрээнд өнөөдөр 2016 оны аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчид үнэлгээ гард авлаа. Үнэлгээ гардан авсан нэр дэвшигчдийн хувьд хуулийн хүрээнд гүтгэлэг доромжлолгүйгээр шудраг өрсөлдөн гэдгээ хэлж байсан юм а. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 11-р тойрогт буюу Ус аймгийн өндөр ангаас өмнөд нэр дэвшихээр нэр дэвшигчийн үнэлгээ гардаж авлаа. 31 дахь дугаарын үнэлгээ гардаж авлаа. Тэгэхээр ерөөхдөө одоо альва сонгуул гэдэг нь өнөөдөр миний төлөө бид ард түмний төлөө нутаг усны төлөө тийм ээ хэн одоо төрд төлөөлж чадах уу? Энэ маш тийм одоо үүрэг хариуцлагатай сонгуул өгөх цаг бидний өмнө хаяан тулж байна л та. Тэгэхээр энэхүү одоо үнэлгээг авснараа би өөрсдийнхөө одоо 11-р тойрогт нэр дэвшихээр хийж ажил бодож төлөвлөсөн зүйл маш их байна. Тэгээд өнөөдөр бас энэ өдөр нэр дэвшигчийн үнэлгээ авсан бүх нэр дэвшигч нартай сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд бид хамгийн гол нь өөрийнхөө хийсэн ажиллаараа хийх гэж байгаа ирээдүйн одоо зорилгоороо тийм ээ энэ бүхнээрээ сонгох цаг хамгийн гол нь бүгдээрээ шудраг байцгаая бие биенээ одоо гүтгэн доромжлохгүй бие биендээ үг тийм ээ муу үгээр бушлахгүйгээр яагаад гэвэл бид бүхний цаана бид бүхний хамгийн ойр дотны нандин зүйл гэр бүл үр хүүхэд хамт олон найз нөхөд ээж аав мань байдаг болохоор нэр дэвшигч маань бүгдээрээ шудраг өрсөлдөе. Бид бүгдээрээ хамтдаа нэг нь л бидний хүрх оргил өөрөөр намаас бие даа ч юм уу тийм ээ одоо ямар нэгэн байдлаар нэр дэвшиж байгаа ч гэсэн бид бүхний хүрх оргил
цэг маань нэг л цэг байгаа. Тэр бол бүгдээрээ арт түмний сайн сайхны төлөө. Тэгэхээр бүгдээрээ хамтран одоо сайн сайхан ажиллацгаая. Бүгдэнд намжилт өгсөй. Бүгд одоо нэр дэвшиж байгаа энэ одоо бүх хүмүүсийн ар гэрийнхэнд найз нөхд хамт олонд бас сайн сайхан бүхнийг хүсээрээ. За Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн заасны дагуу өнөөдөр арчилсан намаас аймгийн иргэдийн төлөөлөгч хорлолд нэр дэвшиж байгаа 41 төлөөлөгчд сонгуулийнхаа нэр дэвшигчийн үнэлгийг одоо ингээд гардаж аваад байж байна. За Ус аймгийн арчилсан намаас одоо үүрэг чиглэл өгсөний дагуу би Ус аймгийн арчилсан намыг төлөөлж сонгуулийн шатгаар томилогдсон ерөнхий менежерээр ажиллаж байгаа. Энэ хүний өөрийнхөө үүрэг чиглэлийн хүрээнд 41 төлөөлөгчийн одоо сонгуулиудад зохион байгуулж оролцуулахаас гадна Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын засаг захиалгын төсвийн нэр түгний удирдлагын тухай хууль, Монгол Улсын одоо сонгуулийн тухай хууль заасан одоо чиг үүргийн хүрээнд хуулийг нэгтнэн ба хуулийн хүрээнд шударгаар одоо сонгуул өрснө гэдгийг илэрхийлж байна. Нам эвсэл бүрээс тус бүр 41 нэр дэвшигч дэвших ёстойч Монгол Ардын намаас 39 нэр дэвшигч үнэлгээ гартаа авлаа. Аймгийн Монгол Ардын намаас 25 дугаар тойрогт нэр дэвшигч Баатар Саны тухай аймгийн сонгуулийн орон мэдээлэлснээр ийхүү үнэлгээг нь өгөхөөс төлөвлөжүүлээ. Харин 26 дугаар тойрогт нэр дэвшигч Самдын намраг аймгийн сонгуулийн орон бүртгэгээс татгалзаж давж заалдах шатны шүүхэд хандаад байна. Монгол Ардын намын зүгээс энэ асуудал хуулийн хүрээ шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм а. За өнөөдөр Ус аймгийн Улаангом сум 4-р огт сонголт өрсөлдөх нэр дэвшигчийн үнэлгээг гардаж аваад байна. Ингээд хэд хоногийн дараа 6-р сарын 11-ний өдрөөс эхлээд сонгуулийн тухай хуулийнхаа дагуу сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлнэ. За Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа 2 нэр дэвшигчийг сонгуулийн хороо одоор бүртгэж нэр дэвшигчийн үнэлэх олгоогүй байна. За 11-р огт нэр дэвшиж байгаа Самдын амраа бол одоо хуулийн шүүхийн шийдвэр одоо гараад өгөхөд сонгуулийн хороо өнөөдөр нэр дэвшихээс одоо ингээд татгалзаж байгаа нь бас хууль зөрчсөн ийм асуудал байна. Харамсалтай байна. Гэхдээ утгагүй бас энэ асуудлыг тийш шийдэгдэх байхаа гэж ингэж бодож байна. За мөн нэр дэвшигч за Баатар Санг бас мэдээлэлсний дагуу одоо нэр дэвшигчийг үнэлэх болохоос сонгуулийн хороо бол татгалзсан ба. Гэхдээ энэ асуудал утгагүй зэгцлэгдэж Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа 41 нэр дэвшигчд маань одоо 6 сарын 11-ээс сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлэх заамын тухайд одоо тойргийн сонгогчдод сонгох хэрэг эдлэх ийм боломжийг олох байхаа гэж ингэж итгэж найдаж байна. За өнөөдөр ингээд юуны аймгийн хурлын иргэдийн төдөөсийн хурлын сонгуульд нэр дэвшээд цагилсан буюу 12 дугаар тойрогт нэр дэвшигчийн үнэлэх аваад явж байна. Ингээд энэ удаагийн сонгуульд өрсөж байгаа бүх нэр дэвшигчтэй сонгуульд нь амжилт хүсье, шудраг сайхан өрсөлдөхийг бас хүсэж байна. Мөн одоо манай 11-р тойрогт нэр дэвшсэн амраад хэмээн одоо сонгогчийн нэмэлхийг одоо өнөөдөр сонгуулийн хороо өгсөнгөө харамсалтай байна. Энд шүүхийн шийдвэр гараад одоо шүүхээс шийдвэр гарцсан байхад бол энийг одоо хүндэтгэн үзэхгүйгээр одоо сонгуулийн нэмэлхийг одоо нэр дэвшигчийн нэмэлхийг бол өгөөгүй бас харамсаж байна. Сонгуулийн хороо энэ дээр бас зөв шийдвэр гаргаж одоо арт түмний сонгох эрх нэр дэвшигчийн сонгогдох эрхийг бас хүндэтгэн үзэх байхаа гэж найдаж байна. Тэгвэл сүүлийн үед иргэдийн анхаарлын төвд байгаа Улаангом сумын 11-р баг буюу 26-р тойрогт нэр дэвшигч Самдын намрагын асуудал ямар шатанд явагдаж байгаа талаар аймгийн сонгуулийн хорооны даргаас тодрууллаа. Монгол Ардын намаас гаргасан нэхэмжлийн дагуу анхан шатны шүүхээр 26-р тойрогт нэр дэвшигч амраг бүртгэхийг даалгасан ч аймгийн сонгуулийн хороо давж заалдах шатны шүүхэд дахин хандаад байгаа юм байна. Анхан шатны шүүхээр үнэн мөнийг тогтоогоод нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргасан байхад бүртгэхгүй ямар үндэс байгаа талаар бид бүхэн мэдээлэл өгөхийг аймгийн сонгуулийн хорооны даргаас хүссэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Амраа гişэн амраа нэр дэвшигч бол өчигдөр би албан доод ирүүлсэн. За амраагийн хувьд бол амраагийн асуудал давх шатны шүүгтэр гомдол гаргаж явж байгаа. Тийм учраас шүүхийн одоо шатны хүрээнд явж байгаа асуудлаар бид нэр сонгуулийн хороо нэр дэвшигчтэй мэтгэлцэх юм асуудал бол хуулиар хөргөлсөн байх. Харамсалтай нэр дэвшигчээр энэ хууль шүүхийн байгууллагын хүрээнд явж байгаа ажилд амраа гэдэг хүн бол одоо сонгуулийн хороог бол янз бүрээр одоо хилж байгаа. Энийг бид нар бас анхааралтай ажиглаж байна. Хилж ярьж байгаа зүйлсийг бид нар бичиж авч байна.
Тэгээ энэ бол энэ хүн тэр шүүхийн шийдвэрээр нэр дэвшигч юм уу? Ер нь эцэстээ ямар шийдвэр гарах нь тодорхойг байгаа шүү дээ. Янз бүрийн утаснаас мессеж ирж байгаа. Ингэж дарамтлах үйл ажиллагаа бол зөндөө явж байгаа учраас энэ хууль нийцэхгүй ажиллагаанд бид нарт ингэ сонгуулийн ороод ингэж ажиллаж байгаа явдал бол цаашдаа бас хариуцлах хүлээх үндэс болно гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ дав задлан шүүгт бид нэр материалаа бэлдэж байна, тайлбараа бэлдэж байна, тайлбараа өмгөөлөгчтэй ажиллаж байна, тайлбараа хөргүүлээд тэгээд энэ хугацаанд шүүх шийдвэрээ гаргахад бол 30 өдрийн хугацаа гэж заасан байгаа учраас энэ асуудал бол хугацаанд шийдэгдэх гэж ойлгож байгаа. Энэ тэр хүний нэр дэвших ажил бол нээлттэй байгаа шүү дээ. Наан нь одоо ингэж хууль ёс үйл ажиллагаа явуулж байгааг талсан зогсоо гэж хэлмээр байна. Одоо дав заалт шүүхэн одоо нэгтгэж амгагийн талд гарсан тохиолдолд тоо хүний үед маш их хохирол гарч байна шүү дээ. Хугацаа алдсан. Угаасаа тэр хуулиар хүлээсэн, хуулинд заасан хуулийн дагуу процесс явагдана. Хуулиар хүлээсэн үргээ хэн хүлээх нь зааж өгнө шүү дээ. Тэгээс бид нар урдчлан шүүхийн шийдвэрийг хэлж мэддэг хүмүүс биш. Сонгуулийн хороо боож байгаа гэдгийг та нар яаж мэдж байгаа? Шүүхийн шийдвэр гараагүй байхад. Нэхэмжлэгч нь Монгол Ардын нам. Хариуцч нь сонгуулийн Увс аймгийн сонгуулийн хороо. Тийм учраас сонгуулийн хороо хэмжээг зөртэй мэдээлэл бол өгч байна. Шүүхийн шатанд яваа юм дээр бид нар урдчлан тайлбар өгөх хэрэггүй. Сонгуул болгож сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Анхан шатны шүүхээр нэгэн шийдвэр гарч тухайн нэр дэвшигчийг бүртгэхийг даалгасан байхад аймгийн сонгуулийн хороо ийхүү давж заалтж байна. Уг нь аймгийн сонгуулийн хороонд хийх ажил олон баймаар. Гэвч хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллага гэдгийг харуулж, ийхүү хийх өөр ажилгүй мэт дахин ажлыг удаашруулж хүний сонгогдсон эрхийг боомлсувна. Давж заалтах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүрээнд 30 хоногийн дотор гарна. Сонгуул болсны маргааш шүүхийн шийдвэр гарч мэдэх учраас эцсийн хохирогчин Монгол Ардын намаас 11-р баг буюу 26-р тойрогт нэр дэвшигч Самдын намраа болоод үлтгэл болж таарч байна. Дараагийн мэдээ хүргэе. Орон дулаан цагт хүмүүсийн дунд санаа зовоосон асуудлын нэг бол яхаарахгүй нарны харшлаг өвч юм а. Нарны харшилтай хүмүүс бие нарны гэрлээс хамгаалах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг мэргэжлийн эмчнэр зөвлөлөө. Сүүлийн жилүүдэд харшил гэж өвчин хүмүүсийг зүдрэх болжээ. Дэлхийд дахин харшлын өвчний тархал жилээс жилд өснө нэмэгцээр дэлхийн хүн амын 40% нэмшлэр өвчлсөн байна. Ургамал тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэрэг харшлахгүй юм, харшилгүй хүн байхгүй гэхэд хэсдэхгүй. Монголчуудын 5% нь харшлаас хамааралтай бактери өвчтэй амьдарч байна гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаад байна. Харшилтай хүмүүс хэвтэрт орж өвдөж шаналдаггүй учраас хүмүүс эмчлүүлэхгүй цаг алдах нь болно. Үүнээс болоод харшлаа хүндрүүлэх тохиолдол олон гардаг байна. Сүүлийн жилүүдэд нарны харшлаар өвчлөх хүмүүсийн тоо ч ихсэх болсон байна. Ялангуяа охид эмэгтэйчүүд, хүүхэд багчуудын хүзүү бугуй, хацаргээд нэмгэн арьсан дээр туралдагч гөвдрүүлэх замаар нарны харшил илэрдэг байна. Өнөөдрийн байдлаар арьс харшлын тасгаар 8 хүн үзүүлэхэд 4 нарны харшилтай гэсэн онш гарчээ. Ер нь харшлын өвчин бол эдгэрнэ гэж бараг байхгүй. Тэр хүн харшлын өвчтэй болол харшил төрүүлэх ямар нэгэн тийм одоо эдсийн тийм тогтолцоонд бий болцсон тэр эдсийн харшлыг одоо хүлээж авдаг тэр комплекс бий болцсон тохиолдолд бол харшил нэмэгдүүлэхээс биш нэгдгэн гэж бараг байхгүй тий. За нарны харшил бол ихсэж байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд харшлын өвчнүүд ихтэйд байгаа. Энэ болохоор жил болгоны жилийн эцэд гаргадаг өвчлөлийн тайлан мэдээ судалгаа зэргээс харагдаж байгаа. За тэр дотроос нарны харшил бол их байна. Одоо манай аймагт сүүлийн одоо 5 сарын 20-оос хойш бол нэлээд нарны харшил нэлээд их бүртгэгдээд нэмэгдээд энэ шинээрч бүртгэж чинь хуучин хүмүүс ч сэтэрч ирж байгаа. За өнөө өглөөний байдлаар за 10 хэдэн хүн номер авсан байна. 8 хүнийг үзээд байж хахад 8 хүний 4 нь одоо нарны харшилтаа орж ирж байна. Энэ бол огт шинээр бүртгэж байгаа нарны харшил нэг. За 3 хүн нь болохоор урд нь нарны харшилтаа сэтэрлийн байдалд ороод ирж байгаа жишээтэй юм байна. Харшил бол соёл иргэншлийн өвчин, хотжилт, соёл иргэншил, амьдралын хэв маяг, орчин өөрчлөлтийн хэрээр хүний бие махбод дасан зогсож чадахгүй байгаа учраас харшилтай болж байна гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хэдэн зуун жилийн өмнө ургамлын тоос гэрийн тэжээвэр амтан байж лсэн тэр болгонд харшил өгөөд байгаагүй. Харин сүүлийн үед энэ нь харшлын үндсэн шалтгаан болж байна. Хүрээлэн борчин, агаарын бохирдолтод хүний бие дасан зогсож чадахгүй байгааг илэрлэн харшил гэдгийг ч хэлж байгаа юм. Харшлын өвчнийг одоо 90 үеийн одоо орчин үеийн өвчин гэж хэлээд байгаа. Энэ юу юм гэхээр хүмүүс айл болохоор байглаасаа хүндэрч одоо хотчих хандлага
нэмэгдсэнтэй холбоотой энэ харшлын өвчнүүдийг одоо ихээр нэмэгдэж гин гэж үзэж байгаа. Ер нь бас зарим эрдэмтдийн судалгаагаар дэлхийн нийтийн одоо арсны болон харшлын эмч нарын судалгаанаас үндэслээд ингээд харахад харшлын өвчин одоо халдварт өвчнөд уруу хамааралтай тэр тусмаа халдварт өвчин дотор нөгөө бохир гарын энтергээд дээр үед байдаг гэсэн шүү дээ. Гидсний халдвар тэгээ бусд халдварт юу одоо контактны шар энтер гэд байдаг. Эднэртээ уруу хамааралтай гэж үздэг юм байна. Тэр нь юу гэсэн үг гэхээр аль болохоор нийгэмшиж, хотжиж, соёлжих тусмаа нэгсэндээ иргэншилтэй холбоотой, соёл иргэншилтэй холбоотой өвчин гэж үзээд байгаа. За энэ нарны харшлаас гадна нарны харшил яг хэвчлэн одоо нарны эрчим нэмэгдэх өдийн үед ихтэн. За 8 сард нэмэгдэнэ. Нарны харшлаас хамгаалах аргууд нэгэн төл өөрийг нарны харшилтай гэж ер нь хүн өөрийгөө ямар нэг юмнаас харшилтай гэж мэдхэлэн бол хамгаалах арга нь хамгийн амархан. Энийг бол эмчлээд идэхгүйгээс цааш хамгаалах нь хамгийн гол нь чухал байдаг. Ер нь ямар ч харшил төрүүлж байгаа хүчин зүйлээс нэг номерт зайлс хийж дараагийн эмчилгээ явагдах ёстой байдаг. Тэгэхээр нарны харшилтай гэдгээ мэддэг хүн бол хүзүүгээр наацх нь ороолтоор ороох, аль эсвэл бол ханцуутай утас өмсөх, захтай утас өмсөх. Тэгээ том хүрээтэй маалгаа, нүдний шил, маск гэх мэт өөрийгөө хамгаалах зүйлүүдийг л эхлээд хийх ёстой л доо. Нарны харшлаа эмчлүүлэхгүй явснаас болоод өвчнөө хүндрүүлэх тохиолдол олон гардаг байна. Харшлын шинж тэмдэг илэрсэн л бол мэрэгжлийн эмчид яаралтай хандаж эмчилгээ хийх хэрэгтэй. Ингэхгүй бол нарны экзем болохны нүхэнд юм байна. Хэрвээ ийм байдалд хүрчих юм бол эдээ шүүс гарч байнга маажууртай явах эрсдэлтэй. Цаашлаад арсны хор тавдартай ч болох аюултай гэдгийг эмч хэлж байна. Эмчид ер нь болж игэл эмчид хандах ёстой л доо. Гэхдээ эмчид хандах боломжгүй манайхан чинь хөдөө орон нутагт байдаг. Тэгээд зарим бүр ингээд хөдөө мал аж ахуй дээр ажилладаг хүмүүс энэ төр бол юугаа мэдхгүй ам дамжсан тэрийг л дүрхээрсээ мэдгий. Манай хүүхдийн юун дээр ийм гараад энийг дүрхээ зүгээр болсон гэх мэтэр ингээд нөгөө талаараа бас хар юугаар нэг тийм юмар үлээлгчлээ өрчлээ гэж ирдэг. Энэ нь болохоор өвчнөө болон хөндрүүлэл байгаа юм л да. Оновч мэдээж ямар оновчтой эмчилгээ байх вэ? Тэгэхээр ер нь болж игэл яаж игээд мэрэгжлийн эмчд болохгүй бол яг ойролцоо байгаа тэр сум багийнхаа эмчд хандах ёстой. Тэгээ харшлын эсрэг эмчилгээнүүдийг бас системтэйгээр дистратагаар хийх ёстой. За дахин одоо харшил төрүүлсэн зүйлээ хэрэглэхгүй байх. Өөрөөр хэлбэл ямар нэгэн бодисоос харшилсан бол тэрийг хэрэглэхгүй, наранд гарсан бол нарнаас болсон бол наранд ил явахгүй гэх мэтэр харшил төрүүлэгчээс эхний ээлжинд зайлсхийх ёстой, дараагийн ээлжинд эмчилгээнүүдийг хийх ёстой. За эмчилгээнүүд мэдээж айлд ингээл ийм тан бүх юмуд нь бэлэн байж байхгүй шүү дээ. Тийм болохоор хамгийн түрүүн одоо тэр харшлыг сармагжуулах арга хэмжээ авна л та. Яг хөө мэдээж хөдөө багт болон бүр суманд ч тэр байтга янз бүрийн шавшлага энэ гэсэн хэсэг газар эмчилгээнүүд байхгүй ховор. Тийм болохоор наацхал хүүт усаар жигнэх гэх мэтэр өөрийнхөө зовёрыг баг зэрэг намжаагаад тэгээд дараа нь мэрэгжлийн эмчт хандах ёстой. Харшилтай хүний дархлаа өсддөг байна. Иймээс харшлын төрлийн өвчнийг орчин үеийн соёл иргэншлийн өвчнж гэж нэрлэх болжээ. Хамгийн гол нь эмчилгээгээ тууштай хийлгэж харшилтай тохиолдолд тухайн харшиж байгаа зүйлсээс хамгаалж чадвал энэ өвчнөөс айх аюулгүй гэдгийг эмчнэр зөвлөж байгаа юм а. Дараагийн мэдээ Аймгийн эрүүл мэндийн газар биеийн тамирын спортын газартай хамтран дэлхийн автомашингүй өдөр дэлхийн тамхигүй өдрийг тохиолдуулан 10,000 алхам автомашингүй өдрийг 6 сарын 8-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд иргэдэг идэвхтэй хамрагдаж нэг өдрийг хөдөлгөөнтэй спорт өнгөрөхийг эрүүл мэндийн газраас уриалж байна. Жил бүрийн 9-р сарын 22-ны өдрийг дэлхийн автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд жил бүрийн 6-р сарын эхний 7 хоногийн бян гарагийг автомашингүй өдөр болгон Улаанбаатар Марпан олон улсын гүйлтийн тэмцээнтэй нэгтгэн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү өдрийг зохион байгуулснаар иргэд нэг өдөрч гэсэн амьдралын хэв маягаар өөрчилж идэвхтэй хөдөлгөөн хийж хорт зуршлаас татгалзах боломж нэгдэж байгаа юм. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс аймагуудын эрүүл мэндийн газруудад энэхүү арга хэмжээг зохион байгуулах чиглэлийг хүргүүлсний дагуу эрүүл мэндийн газар биеийн тамирын спортын газар хамтран маргааш буюу 6 сарын 8-нд 10,000 алхам автомашингүй өдөр арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээний хүрээнд биеийн индекс гаргах, бүх нийтийн дасгал хөдөлгөөн хийж хорс зуршлаас хэрхэн татгалзах талаар иргэдэд сурталчилгаа хийх юм байна. За жил бүрийн 6 сард
одоо Монгол улс даяар автомашингүй өдрөг тэмдэглэл өнгөрүүлдэг. Маргааш эрүүл мэндийн газар, биеийн тавь спортын газар хамтраад энэхүү арга хэмжээг зохион байгуулах гэж байна. За үйл ажиллагаа маань Цэтэн баллын талбай зохион байгуулагчид явагдана. За энэ үеэр ямар арга хэмжээ явагдах вэ гэхээр бүх нийтийн дасгал, за түүнээс гадна 3 км алхалтыг зохион байгуулна. За тэгээ биеийн жингийн индекс тодорхойлох, одоо төвийн таргалтыг тодорхойлох, төвтэй хөдөлгөөний чиглэлээр бас зөвлөмжүүдийг өгнө. За мөн түүнээс гадна тамхинаа цацгалзаж таргаар солилцгоё гэдэг арга хэмжээг бас зохион байгуулж явагдах юм аа. Тийм учраас иргэд бас маргааш ийм хүү арга хэмжээнд бас идэвхтэй оролцохыг бас уриалж байна. Автомашингийн өдөр нагарын бохирдлыг багасгах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, автомашинаас татгалзаж эрүүл идэвхтэй хөдөлгөөн хийх ач холбогдолтой. Маргааш энэхүү арга хэмжээний хүрээнд татварын хилтэс, нарлаг төв болон эмнэлгийн өмнөх зам төр хугацаагаар хаагдах юм байна. Тиймээс жолооч нар замын хөдөлгөөн саад учруулахгүй байхыг замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. За 2016 оны 6 сарын 8-ны өдөр за Улаангомс сумын Геванбаатарын талбайд за аймгийн эрүүл мэндийн газар, биеийн тамирын спортын газар, цагдаагийн газраас хамтарсан 10,000 алхам автомашингийн өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. За энэ арга хэмжээ 14 цагт Улаангомс суманд явагдана. Иргэд жолооч иргэдэд анхааруулахад за замын хөдөлгөөнийг тодорхой цэгүүдүүд бол хаах ёстой байгаа. За ингээд явах маршрутын та бүхэн танилцуулъя. За Геванбаатарын талбайгаас алхаад Татварын элчийн урдуур ингээд нарлаг төвийн үүдээр явж Өгөөмөр төвийн 3 замын уулзуураар эргэж за Геванбаатарын талбайд ирлэх ийм маршруттай байгаа. За энэ маршрутаар явган иргэдийн хөдөлгөөн болох учраас тодорхой цэгүүдэд замын цагдаагийн алба багш нар зам хаах учраас жолооч та бүхэн за хаасан замаас бусад чиглэлээр зорчихыг бас та бүхэндээ бас сануулж анхааруулж байна. Сүүлийн жилүүдэд хүмбэр автомашин хөлгөлдөг болсноос үүдэн хөдөлгөөний зүтгэлд орж, үүнээс үүдэн янз бүрийн нөхцлүүд гарах болжээ. Тиймээс эрүүл мэндийн газраас энэхүү арга хэмжээг зохион байгуулж, иргэдийг хэдэн хоромч гэсэн биеийн тамираар хичээлэх боломжийг олгож байна. Тиймээс иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Дараагийн мэдээ Төгс соёл хэл бичиг судлалын тод номын гэрэл төвийн төгс судлаачид судалгааны эргэлтэнд ороогүй нэн сонирхолтой угсаатны талаарх түүхийн сурвалж бүтээлийг эмхтгэх нь гаргасан байна. Тус номын зохиогч түүхийн ухааны доктор Насүхбаатар манай аймагт хөрөлцөн ирж шинэ номныхоо нээлтийг зохион байгууллаа. Монголчуудын түүхий шашин ардын урлаг бичиг соёлын өвөл өмчлөлийг судлах, сэргээн хөгжүүлэх, сурталчлах, нийтийн хүртэл болгох, залуу судлаачдыг дэмжих ариун үлсийг эрхэм зорилгоо болгосон түүх соёл хэл бичиг судлалын тод номын гэрэл төвөөс Ойрд Монголын номын сан нэртэй түүх угсаатны зүүн судлалын олон аргун түүхийн ботвуудыг эргэлэн гаргадаг. Тэгвэл энэ удаад түүхийн судалгааны эргэлтэнд ороогүй байсан Дөрвөн Ойрдын томоохон аймаг болох Хойд аймгийн угсаа гарал түүхийн эдрет онжилуудын талаарх сонирхолтой судалгааны нэг сэдэв зохиолын номыг нэгэн цагт Ойрд аймагта тэргүүлж байсан Хойд овогт нь өнөө хэрэг бөөнөр амьдран сууж байгаа бөгөөд Хойдууд хуучнаар Засагтхан аймгийн Сүжигт засгийн хошуу, Өнөөгийн Говьалтай аймгийн Шарга сум, Дөрөвдийн баруун зүүн гарын Баатар засаг, Сүжигт засгийн хошууд, одоогийн Увс аймгийн Улаангом Түргэн сумдын нутагт мөн Завхан аймгийн сумуудад аж түргэн амьдарч байна. Энэхүү номыг Увс аймгийн Хойд ястад 6 хүний санал хүсэлт, ивэн тэтгэлгээр түүхийн ухааны доктор Насүхбаатар, түүхийн ухааны доктор Д Баяр сайхан нар судалгааны эргэлтэнд оруулж түүхийн нэг сэдвт зохиол болгон бичсэн байна. Монгол улсын ойрдуудын дунд хойд угсаатай 3 хошуу байдгийг. Тэр хошууны хойдс болсон хойд гаралтай хүмүүс энэ өөрийнхөө түүх соёлыг судлаа, мэдээ. Ер нь Ойрд Монголын түүх судлал дотор Ойрдын олон овог аймаг дотор хойдын түүх тодорхой хэмжээнд бичигтэйг байгаад дүгнэлт хийж тэгээд энэ ийм гаралтай сэхэтнүүд нь ийм хүс нийлж нэгдээд ингээд тод номын гэрлэлтэй хамтарч ажиллаад нэг сайхан ном битэл гарлаа. За хойдууд бол манай Ойрдын үндсэн аймагуудын нэг үндсэн суур аймаг гэж ярьдаг. Хойд бол үндсэн Дөрвөн Ойрдын 5 том үндсэн бэлэглэл аймаг байдаг. Нэгдүгээрт нь бол одоо Цорс аймаг гэж байна. Хоёрдугаарт нь Хошууд аймаг, гуравд нь Торгууд, дөрөвд нь Хойд, тавд нь одоо Дөрвд гэдэг. Тэгээд энэ үндсэндээ энэ аймагуд дотор хойдын түүх одоо бичигдэхгүй үлдэж хоцорсон
ингээд балархаа. Ягаад гэвэл энэ хойдууд бол тэр 1755-аас 58 оны зүүн гарын арт түвний бослох тэмцлийн үед амар санаатай холбогдуулаад хойд гаралтай овог аймагуудыг бүгдийг түүгээд хятадсан манжууд. Тийм учраас хойдуудын ерс хойд маш цөөхөн. Харин одоо энэ 4-ийн 16 хошуу гэж ярьдаг л дээ. 4-ийн 16 хошуу дотроо 4-ийн 3 хошуу, Баядын 11 хошуу, хойдын 2 хошуу байна. Тэгээ хойдын 2 хошуу бол энд 1755 онд энд 4-т хамт нүүж ирсэн юм байгаа. Тэгээд ирээд энд суусан. За манай нутгийн хүмүүс мэднэ. Одоо Улаан гомын зоригт манд харьяалагтсан бол баруун засгууд, баруун чуулганд хамаардаг. Зүүн чуулганд хамаардаг зүүн засгууд гэдэг 2 хошуу байгаа. Баруун засгууд нь одоогийн Увсан аймгийн Улаан гом хотын хойгоор нутгалдаг. За ингээд харьяа талдаа нутгалдаг. Зүүн засгууд нь бол Түргэн сумын урдуур одоо Хээрморт орчмоо нутаглаад бас бусад өрөөдүүдтэйг адилхан ижилсэн байдалд орсон тийм арт юм байна. Дахиад нэг хойд хошуун бол Говьалтай аймгийн Шарга сумын хойдууд. Энэ 3 хойд хошууны хүмүүс одоо нэг өсний одоо тэр манжийн хядлагаас үлдсэн л 3 хойдууд ийм байна. 2020 онд бол хүн амын том тоолго явагдана Монгол улсад. За ингээд ойрлог үржүүлэгч үндсэн аймаг бол хойдууд ингээд байсаар байтал хүн амын тоолгонд нэр биеэн дааж гарч ирдэггүй дандаа ингээд далд байдаг. Энэ хойд бол өөрөөр бүртгүүлэх эрхтэй тийм эндээс одоо суурин байна. Сурвалж хэрэглэгдэхүүн хомс хэдий ч олдох хэмжээнд шавхан ашиглаж тойрвсон хойдын түүх гэх энэ бүтээлийг Монголын түүх монголчуудын гарал үүрлийн судалгаанд хүндтэй байр суурь эзлэнэ гэдгийг номын нээлтэнд оролцсон зочид хэлж байсан юм а. Тэгэхээр энэ тод номын гэрэл төвөөс одоо маш их олон түүхэн номууд хэвлэж гаргаж байгаа. Тэрний нэг нь маань одоо өнөөдөр нээлтээ хийж байна. Хойдын түүх гэсэн одоо нэг сайхан ном хэвлэгдэж дөнгөж одоо өнөөдөр Увсан аймагт ирж байгаа. За тэгээд энэ сайхан номыг одоо хийж өгсөн түүхийн шинжилгээний доктор одоо Насхбаатар доктор Баяр сайхан нартаа бас хамгийн түрүүн одоо баярлсан талархсан илэрхийлье. Ер нь тэгээд өмнөх түүхээ мэдхгүй бол тий ойд тойрсон цармагчин луга айдлаг гэдэг шиг бид өөх түүхээ одоо ялангуяа ингээд түүхийн одоо ном гарна гэдэг бол их чухал. Бид түүхээ маш сайн мэдчих хэвээр дараагийн үед энийг бас өглөөлж үлдээж явах хэвээр бид ямар удам судрын хүмүүс үү ямар хөсөөний хүмүүс гэдгээ бид их сайн мэдчих хэвээр гэдэг агуулгаараа энэ ном их түүх ачаал бүгдтэй номоо гэж үзэж байгаа. За тэгээд ийм бол бас олон жилийн ном бүтэн гэдэг бол тий ялангуяа түүхэн ном бүтэн гэдэг бол их олон жилийн одоо хүний хөдөлмөр бас уухгүй одоо оролдлого тийм ээ олон жилийн ажлын үр дүн байдаг. Тэгээд олон жил хийсэн одоо судалгааны ажлын үр дүнд бол одоо нэг ингэ түүхэн сэдвт бүтээл бий болж байгаад бол их баярж талархж байгаа хүний нэг нь бол би байгаамаа. Зүүн гарын хаант улс ойрд монголчуудын түүхэнд бол хойдуудын бүтээсэн үүргээр бол маш их байдаг. За энэ хүн номын өмнө тэтгэлийн бичсэн доктор гамтулга хэдэгтэй за монголчууд үед бол Алуунгаа Чингис хасрын үр хойчс байдаг. За өнөө цагт бол бид бол халах Монгол, ойрд Монгол, за Бурят, өвөр Монгол хэмээн хуваагдаж хоорондоо талцгаасаа илүү энэхүү өвдөцийнхөө бүтээж ирсэн гайхамшигтай түүхийг судлаж хойч үед нь үнэн мөнөөр нь одоо бүтээж үлдэх нь хамгийн чухал юм аа хэмээн одоо бичсэн байдаг. Тэр ч утгаараа энэхүү Насхбаатар доктор Баяр сайхан хоёрын одоо бүтээсэн энэхүү хойдын түүх гэмээх энэхүү ном бол үнэхээр үнцэнтэй цаг үе болсон ийм бүтээл болжээ хэмээн одоо ойрд судлаач одоо ойрдын түүхийг сонирхон одоо судалдаг хүний хувьд бол энэ номыг үнэлж дүгнэн сэжиглэхэд бол ийм байна. За ер нь тод номын гэрэл төвөөс одоо маш олон ойрдын судалгааны бүтээлүүдийг бол цуурлаар хүргэж гарсан нь бол за манай баруун аймагуудын төдийгүй за монголчууд за тэр дундаа дэлхийгээр тарсан монголчуудын хувьд бол уншиж үзэх ёстой ийм одоо чухал түүхийн сурвалж одоо бүтээлүүд болж гарч байгаад
маш их баяртай байна. Зохиогчид энэхүү бүтээлээ Хойд аймгийг 13 дугаар зууны үед буюу Их Монгол улсын үед ойрдын бусад аймгаа мэдэнд захирч байсан Эртний аймаг гэх санааг дэвшүүлсэн байна. Мөн тус бүтээл нь дөрвөн ойрдын Хойд аймгийн угсаа гарал, удирч ирсэн түүх, тархалт, тэдгэрийн хойчсын түүхийг даган бичсэн зохиогчдын олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бүтээл юм а. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармөгчийн адил гэдэг тиймээс өөрсдийн угсаа гарлаа олж мэдэхэд тус болох үс уг бүтээлийг зохиогчид болон ном бүтээх санаа гаргаж ивент тэтгэж хамтран ажилласан хүмүүстэй талархал илэрхийлье. Дараагийн мэдээ Хаан банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк сангаас боловсролын салбарт хөрөнгө оруулах зорилгоор оюутан зориулсан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2007 оноос эхлэн 9 жилийн турш үр дүнтэй хэрэгжиж байгаа Хаан банкны нэрмжит шинэ оюутны тэтгэлгийг манай аймгаас ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй 3 сурагч авахар олжээ. Хаан банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Хаан банк сангаас боловсролын салбарт хөрөнгө оруулах зорилгоор оюутан залуус зориулсан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ. Уг хөтөлбөрийн хүрээнд сургалтын амжилт, хувь хүний чадвар, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч ихтэй сургуульд ирсэн суралцахад санхүүгийн бэрхшээлтэй тулгараад байгаа орлого багтаа өргөхийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөж буй сурагчдад санхүүгийн тусалцаа үзүүлэх, цаашид сурах хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлгийг 9 дахь жилдээ олгох гэж байна. Тэгвэл манай аймгаас тус тэтгэлгийг 3 сурагч авахар болжээ. Тэтгэлгийн батламжийг удахгүй ихтэй сургуулийн амлгааны үеэр олгох юм байна. Тэгэхээр манай Хаан банкнаас нийгмийн хариуцлага хэрэгжүүлж бас эрүүл мэнд, боловсрол гэсэн чиглэлүүд рүү тодорхой хэмжээний ажлуудыг зохион байгуулдаг байгаа. Эдгээрийн нэг нь бол шинэ оюутны тэтгэлэг хөтөлбөр гэж жил болгоно уламжил болгож зохион зарлж явуулдаг. Одоо 9 дахь жилдээ зарлаад одоо энэ удаагийн дүн гарсан байна. Тэгэхээр манай Увс аймгаас цогцлбор 2 дугаар сургуулийн Ган Хойго өвгтөө Ирэх Баяр, цогцлбор 3 дугаар сургуулийн Батхүү өвгтөө Буян Тогтох, Чандамн Эрдэнэ ахлах сургуулийн Чимэд Цэдэн өвгтөө Нансалмагс нэм 3 хөгт шалгараад амжилттай оролцсон байна. Манай оюутны тэтгэлэг хөтөлбөрийн онцлог нь болохоор өөрөөсөө сайн сураа явах юм бол жил бүрийн тэтгэлгээ аваа явах боломжтой байдаг. Тэгэхээр одоо 9 дахь жилдээ зохион байгуулж байгаа зарлж байгаа энэ тэтгэлэгт манад нийтдээ нэг 50 орчим оюутан хамрагдаад эхний төгсөгчд маань бүгдээрээ ажил амьдралынхаа гараагаа эхлээд ажиллаад явж байгаа. Тэгэхээр бас санхүү тодорхой хэмжээний сурах хүсэл эрмэлзэлтэй мөртлөө бас санхүүгийн тодорхой хэмжээний бэрхшээл тулгараад байгаа ийм хүмүүстэйгээ дэмжлэг олгодог ийм тэтгэлэг байна. 2015-аас 2016 оны хичээлийн жилийн Хаан банкны нэрмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсын 21 аймаг, Замын үүд, Зүүн хараа, Улаанбаатар хотын Багханга, Налаах, Багнуур дүүргүүдийн нийт төгсөх ангийн 80 сурагчийг шалгаруулна. Ихтэй сургуулийн 1-р курст элсэн суралцах сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэг болгоно өгч байжээ. Тухайн шалгаруулалтыг сум аймаг нийслэлийн төвшөнд 3 үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд сонгон шалгаруулалтын комиссийн бүрэлдэхүүнд Хаан банкны ажилтнууд төр засаг иргэдийн төлөөлөл ажилтдаг нь шалгалтыг илүү тод шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Уг тэтгэлгийг 2007 оноос эхлэн 8 жилийн турш 1150 гаруй оюутанд олгож байжээ. Хэлцэн хэлэн сурталчилгааны дараа MBC News мэдээлэл хөтөлбөр үргэлжлэхийг хүлээн авч байна.